Сайн байцгаана уу. Энэ удаа та бүхэнд биеийн тамирын хичээлийн танилцуулга, биеийн тамирын хичээлийн арга зүй, онцлог, багшид өгөх зөвлөм зэрэг агуулгын хүрээнд ярилцах болно. За мэдээж биеийн тамирын хичээлийн зорилго бол эрүүл жирэг биетэй өдөр тутмын амьдралын хэрэгцээг хангахуйц хөдөлгөөний чадвартай биеийн тамирын дасгалаар хичээлж бие бэлдраа хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй эрүүл амьдралын дадал хэвшилтийн иргэн бол төлөвшүүлэх хамгийн гол зорилго маань байгаа. Тэгэхээр бид бүхэн амьдралынхаа туршид дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэх дадал хэвшилттэй хүүхдийг бол төлөвшүүлнэ гэж харах хэрэгтэй. Багш та биеийн тамирын хичээл 1-5 дугаар анги буюу бага ангийн хүүхдүүдийн төрлийн хөдөлгөөнүүдэд үндэслэн дараах бүлэг сэдвийн хүрээнд үйл ажиллагаа төлөвлөе болж байгаа. Жишээ нь ахуйн хэрэгцээ дасгал, алгалт гүйлт, үсрэлт хариалт, шийдэл дамжуулдаг гэсэн 4 бүлэг сэдвийн хүрээнд судлах явцад хүүхдийн өөрийн бие бэлтрийг хөгжүүлэх арга барилын үндсэн суурь тавигдана. Бага ангийн наснд хүүхдүүдийн бие бэлтрийн хөгжил сургуулийн өмнөх наснаас удаашрах боловч эрчимтэй явагдаж байна. Тэрнээс гадна тухайн 1-р ангийн хүүхдүүд буюу 6 настай хүүхдүүдийн маань том бүлэг болчингууд бол идэвхтэй хөгжиж байдаг байна. Тэгэхээр биеийн өндөр биеийн жингээс илүү нэмэгдэж байдаг. Мөн үе холбоос уян налархаа идэвхтэй хөдөлгөөнтэй байна. За мөн булчингийн ширхэг нарийн учраас уурга, өг тос бага агуулгадна. За мэдээж бага ангийн хүүхдүүд бол анхаарал төвлөрөлт бол маш багатай байдаг. Тэгэхээр бид бүхэн бол үйл ажиллагаагаа энд нь тохируулж оновчтой төлөвлөх нь бол маш чухал. Тэгэхээр бага ангийн хүүхд бол 15-аас 20 минут бол анхаарал төвлөрдөг. За хөдөлгөөний хэрэгцээ ихтэй, идэвхтэй хөдөлгөөнтэй байдаг. Бага ангийн хичээлийн арга зүй онцлог бол жагсаалын хувирлтыг гүйцэтгэх ашиглагта 1-р ангид командын аргыг хэрэглэхгүй байх бөгөөд 2-р ангиас бол багш командын аргыг өгч эхэлж байгаа. Тэгэхээр айл болох 1-р ангид бол багш командын аргыг хэрэглэхгүйгээр өөр аргыг ашиглах хэрэгтэй гэсэн байна. За бага ангийн хүүхдийн онцлог бол ихэвчлэн дуурайх аргаар хөдөлгөөний үйлдэлийг гүйцэтгэх боловч сурагч өөрөө бодох, харилцан ярилцах, алдаагаа хилэлцэх тэр боломж нөхцөлийг бол бүрдүүлэхэд багш анхаарах хэрэгтэй. Тэгэхээр багш дасгалыг хийж байхдаа за тухайн дасгал хийхэд чамд ямар байсан бэ? Өөрийнхөө бодлыг ярина уу гэдэг юм уу? Айсвал хамтран хийлцэж буй хүүхдтэйгээ дасгал хийх явцаа ярилцаарай гэдэг юм уу? Айсвал хамтран хийж байгаа хүүхдтэйгээ дасгал хийж явах гүйцэтгэлийн ажиглаарай, алдаатай байна уу, алдаагүй байна уу гэдэг ч юм уу. Энэ дээр нь харилцан ярилцах тэр боломж нөхцөлийг бол бүрдүүлж өгөх нь чухал юм байна. За аль ч агуулгыг хэрэгжүүлэхдээ тоглоомыг өргөн ашиглана. Ерөөсө бага боловсролд бол тоглоомыг бол өргөн ашиглана. Тиймээс хөдөлгөөн тоглоом тоглох үед хүүхд бүрийн бие бэлтрийн хөгжлийн онцлыг харгалзан тоглоомын дүрмийг өөрчилж ачаалтын тохируулах хэрэгтэй. Тэгэхээр багш хүүхдүүдийн онцлог тохируулан тоглуулж байх явцдаа ямар ачааллаар, ямар хугацаанд тухайн тоглоомыг тоглуулах вэ гэдэг бол багш өөрөө тохируулж явах ёстой гэсэн үг. За хүүхдийн хөдөлгөөний чадварт гарч буй ахиц өөрчлөлтийг мэдрүүлэхийн тулд мэрэгжлийн багш хэрэгслээр үзүүлдэг бол хэмжих, өмнөх үзүүлэлтээр харьцуулах, акцаа тодорхойлж хэлэх зэрэг үйл ажиллагааг бол явуулна. За мөн биеийн тодорхой бүлэг булчинд ачаал өгөх дасгалыг олон удаа 5-аас 6-аас дээш цагийн хичээлээр давтахгүй байхаар төлөвлөх хэрэгтэй юм байна. За тэгэхээр бид бүхэн биеийн ерөнхий хөгжлийн дасгалыг хийхдээ бол ихэвчлэн гимнастикийн дасгалыг байнга хийлгдэг. Энэ нь тухайн хүүхдүүдийн сонирхол буурах тийм магадлал бол өндөрсөж байдаг. Тэгэхээр та бүхэн тухайн хүүхдүүдийг дасгал хийх явцдаа аргыг бол өөрчилж, жишээ нь тоолохгүйгээр алга таших, за дасгал гүйцэтгэж байх хугацаанд нүдээ анж гүйцэтгэх, тодорхой байдлаа хангаж дасгалыг гүйцэтгэх, янз бүрийн темпээр хурдан удаан темпээр дасгалыг гүйцэтгэх, за хөдөлгөөний далаацыг байнга нэмэгдүүлж гүйцэтгэх за мөн янз бүрийн бэлтгэх байдлаас дасгалыг гүйцэтгэх тодорхой зорилго тавьж дасгалыг гүйцэтгэх зэрэг аргуудыг бол ашиглах хэрэгтэй байна. За бага ангийн хүүхдүүдийн хөдөлгөөний үйлдэлийг идэвхжүүлэх нэг арга бол дүрслэн үлдэх арга юм. Жишээ нь ойд зугаал. Энэ хугацаанд бол бид бүхэн янз бүрийн чиглэлд алхуулж болно, өгсөж уруудуулж болно. За мөн тэнгэр харъя, за гараа өргөж залбираарай, ус модыг давах, за доогуур нь шуургах, жижиг горих дээгүүр давж үсрэх, за мөөг түүх, савтаа мөөгөө дамжуулаарай гэх би юу вэ?
хэдүүлээ тоглож үзэх үү гэх мэтчлэнгээр айл болох багш хүүхдүүдийг идэвхжүүлэх юм аргуудыг бол сонгох зүг юм. Төрөл бүрийн дасгалыг давтах явцад уг дасгалыг зөв гүйцэтгэх бие бэлтрийн чадваруудаа зэрэгцэн хөгжүүлнэ гэсэн үг. Тэгэхээр хүчний чадварыг тусгаалan хөгжүүлэхдээ биеийн жингийн ашигласан дасгалуудыг илүү сонгох нь зөв юм байна. За ярианы аргыг хэрэглэхдээ юуг хэрхэн гүйцэтгэхийг хүүхдэд ойлгомжтой үгээр тодорхой жишээн дээр тайлбарлаж өгнө. Бөмбөгийг нэг гараар шидэж цариу дотор буулгана гэх мэтээр. За хүүхдийн нас танин мэдгүн төвшин тохируулж ярина. Жишээ нь атом молекул гэдэг тоглоом байна. За тэрийг гэр бүл гэж нэрлэн тоглуулна. Гэх мэтээр ингэж өөрчилж олвол хүүхдийг аль болох идэвхжүүлэх нэг үйлдэлийг дахин давтахгүй байхын аргуудыг ашиглах хэрэгтэй. За дасгал бүрийн дараа сурагчдыг багаар нь болон ганцаарчилсан дасгал хөдөлгөөний хийхийг ямар байсан талаар хүүхдийн яриулах хэрэгтэй. Ингэснээр бол хүүхэд өөрөө ямар дасгал хийж байна гэдгийг мэдэж авч явах ёстой гэсэн үг байна. Бага боловсролын дөрвөн бүлэг сэдвийн хүрээнд сургалтаа хэрхэн чиглүүлэн ажиллах талаар тодорхой дасгалын хүрээнд багшийн хэрэгжүүлэх арга зүй шин санаа өгөхийг зорилоо. Эдгээр дасгалыг өөрсдийн хичээл үйл ажиллагаанд ашиглахыг зөвлөж байна. Хоёр хэрэгцээ бүлэг сэдвийн хүрээнд сургалтын дасгалыг дараах байдлаар жишээ болгон үзүүлье. Бага насны хүүхдүүд маань сургалтын дасгал нь бие бэлтрийн хамгийн гол чухал өсөлт хөгжилтөнд нөлөөлж өгдөг. Ийм учраас хичээлийн эхлэл болон төгсгөл хэсэг заавал оруулж өгөөрэй. За багшаа дараад хэлээрэй. Ард толж өгдөг боллаа. Дээш өвдгөө тэмнэлэх. Хайд өвдгөө маш сайн тэмнэлэхдээ анхаарч өгөөрэй. Яаж суулаа? Дээшээ 3 дараах дасгалыг 8-аас 10 удаагийн давтамжтай хийж гүйцэтгэнэ. За гол багш нарын маань хамгийн гол анхаарах зүйл маань доош бүхэлөө хэлүүлээд энэ үед ганцар хүрэх нь чухал биш. Хамгийн чухал зүйл нь өвдгөө маш сайн тэмдэглэх нь чухал байдаг. За дээш өвдөлөө. Дасгалын явцад хүүхдийн ой шилт хөлний арааш хөнснөөс сунж татах өвдөх мэдрэмж төрдөг. Энэ үед багш маань хүүхдийг өвдөх юм бол чи дасгалаа маш сайн зөв хийсэн биш үү гэх маягаар урамшуулах, дэмжих аргыг хэрэглэж хүүхдэд маш сайн ойлгож өгөөрэй. Дараагийн дасгал хүүхдийн үрзэж нуруу тэнгэр байлгахад маш сайн нөлөөлнө. За түрүү хэлсэн байдлаар нэрүүгээ дэш өгөөд нуруус хавталаа гар уршаалгаа. За мөрөө газар. Энд гараад тулаа ташиг хийгээ. За ийм байдлаар хүүхдүүд маань 4-8 удаагийн давтамжтай хичээнэ. За хоёулаа дөрвөлөө хандаа нуруу хавтаргаад энэ дэш өглөө гараа уршаалгаад. За энэ цээж газар хоёул биш. За эндээс гараа тулаа ташиг хийгээ. Яа. За өсвөө нийлүүл. Яа. Гэдэлээ. За энэ дөлөнгөө доош жигээ дөгдгөө тэнийгээ доош сайн гэдэлээ. За болсон сайн байна. За дараагийн дасгал маань хөл салтад суулгаас урш бүхэл. За энийг зөв гүйцэтгэхдээ гараа утаа тоглоод өвдөг үлмийн дээш чиглэлтэй харуулж суусан байдлаар нуруу зэх эрүү дэш өргөө. За гараа уршаа зөвгөө боллоо. Хэвлийн хэсгээс хийж газар хүрнэ. Газар эрүү өргөж толгой дэшээ. За дэш өргөж. За энд алдаа гардаг ямар алдаа гардаг вэ гэхээр хүүхдүүд маань газар хүрэх гэж яараа бүхийгөө нуруу бүхэж толгой доош болгосон. Энэ ингэж болохгүй гэсэн. За яа заахгүй гэхээр шийдвэр. Аль болох нуруугаа сайн тэмдэглэж цээжээ уушаа. Түшиж нуруу зэх аюул дэш. За хүүхдүүд маань төвшин чадвар өөр учраас газар бүхгүй ч гэсэн байна. Хамгийн гол нь биеийнхээ хэлбэрийг маш зөв хатгалаад байж ахын чухал байдаг. За ийм байдлаас 15-аас 20 секундын барилттай хийж үзтгэнэ. Алхалт гүйлт бүлэг сэдвийн хүрээнд дараа дасгалуудыг жишээ болгож харуулъя.
Дараагийн дасгал үлмэдээ алхах. За гараад чанд аваад үлмэдээ гараад эргэн дэшээ өдөр нуухгүй урагшлах. За энэ дасгалыг гүйцэтгэхдээ дүрслэлийн дураар гаргаж ашиглаж болдог. За хариулт маань тогтмол шиг гоёлох дөрөвдөрөө байна. Өдөр нуухгүй урагшлах. За дараа дасгалыг хийхдээ бүгдийнхаа бие биений онцлог тохируулан зай сонгоорой. За дараагийн дасгал шилбэр савч хатлах. Хуруугаа авда зүрүүлээ тохой тэнгэр даалгавраа авчлаа. За өсгөө халгаа үрхий хичээгнэ. За багшаа дагаад хэлээ. За гişжээ хөлнийхөө өвдгийг ялгуулах нуурлахгүй тэнгэр. За дахиад нэг тавтыг. За хуруугаа зүрүүлээ үзэх. За дэш шилбэр савтаа. За дараа дасгалыг гүйлхэн дундаа хийж гүйцэтгэж болно. За гэхдээ хоёулаа гараа ханаагаар шилбэр савж гүйлээ шахаад хайр хөлөө ирсэн хаш бууж татна. Цогоо балбаа. Өсвөл тариал бүлэг сэдвийн хүрээнд ДСТ дасгалыг жишээ болон үзүүлье. За ДС байхдаа гарын алхам дээш харуулсан яриад бүгдийнхаа өндөрт тохируулан ДС-ийг тохируулж өгнө. За эндээс тохой биендээ маань ургын үеэр бие урагш эргүүлнэ. 1 2 3 4 5 За дараа дасгалыг 8-аас 10 удаа татамжтай эргүүлнэ. За эсрэг талдаа мөн адил хийж гүйцэтгэнэ. За үүний дараа мөрний үеэр эргүүлнэ. Илүү далаацтай урагшаа 1 2 3 4 5 6 7 8 За бас мөн адил эсрэг талдаа хийж гүйцэтгээрэй. За дараагийн дасгал дэс төсрөх дасгалыг хийхдээ оцоодоос мөрний үеэр гүйцэтгэх өөрчлөлт эзнэрээ авч өгсөн. За үүнийг хийгээд За энэ байдлаар 3-аас 5 удаа хийж гүйцэтгээрэй. За багш харна. За бага насны хүүхэд нь дээсэнд олон удаа үсрэх нь чухал биш. Хамгийн гол нь дээсэн дээгүүр давж чадах нь хамгийн чухал юм аа. Шийдэл дамжуулалт бүлэг сэдвийн хүрээнд бүтээх дасгалыг жишээ болгон үзүүлье. Багш харна. Алгаа дээш харуулсан нөгөө бариад доош суугаад дээш шидээ барьж чадлаа. За дасгалаа хийгээд 1 2 4 За дараа дасгалыг 4-өөс 8 удаагийн татамжтай хийгээрэй. Тухайн дасгалыг хийхдээ өнгөө аль болох алдахгүй барьж авахыг сануулаарай. Дараагийн дасгал өнгөөр дээш шидэн газар дойлгон барьж авна. Багш хараарай. Дагаад хийрээ. Тухайн дасгалыг алхалсан дунд хийж гүйцэтгэж бас болно. Дараагийн дасгал хоёр хүүхэд маань өөдөөсөө харан хөлөө салгаж суусан байдлаар 1-1.5 метрийн зайтай сууж өвгийг газраар өнгөрүүлэн дамжуулна. За гар алхал дээш харуулсан өвгийг тусч авна. За энэ байдлаар 10-аас 15 удаа хийж гүйцэтгээрэй. Дараагийн дасгал өөдөөсөө харж зогссон байдлаас өвгийг дамжуулна. За хоомдын зай 1-1.5 метр зайтай байна. Дасгалыг мөнгөнд зөөлөн ирсэн мөнгөнд байх ёстой гэдгийг анхаараарай. Багш өөрөө мөнгөнийг тохируулна.
гараа шууд иш хатаа өсөө ирж чадаа. Гараа даваас төсөж ирж чадаа. Яа, шугаа зөвхөн шил. Дамжуулалтыг 8-аас 10 удаа хийж гүйцэтгэнэ. Бидний бэлтгэсэн арга зүйн санаа зөвлөмжийг анхааран үзсэн танд баярлалаа. Таны сургам хүмүүжүүлэх үйл ажиллагаанд амжилт хүсье.